За хүслэн апартментийн нэг өрөө барих танилцуулах гэж байна. За хүслэн апартмент маань 1-2 давхурдаа үйлчлэгний талбай байхаар зохион байгуулагдаж 2 давхрынхаа дээр буюу 400 м2-т том талбайг хүүхдийн тоглоомын талбай байхаар шийдэж өгсөн. Тэгэхээр хүүхдээ бол маш их хэрэглүү оруулчих вэ гэсэн аюул байхгүй. За нийтийн эзэмшлийн талбай нэлээд томтой, бараг энгийн орон сууцуудын талбайг бол 2 дахин том юм нийт эзэмшлийн коридорыг бий болгосон байгаа. За 2 лифттэй. За одоо нэг өрөө байр руугаш танилцъя. За нэг өрөө байр маань 37.7 м2-тай баруун харсан цонхны байршилтай юм нэг өрөө байр байгаа. За хоёулаа 2 цонхтой. За энэ балкон байрлах бөгөөд балкон нь мөн адилхан шалнаасаа таац хүртлээр битүү шилэн байгаар хийгдэж байгаа. За өндөр байрлал байшин байхгүй учраас урталтаа бол нарны гэрэл маш сайн тусна. Нарны гэрэл бол ерөөсөө халахлагдахгүй. Нар сайн үздэг байгаа. За ингээд талбай бол нэлээд томтой. За энэ галтгооны хэсэг. За ер нь бол барилга баригдаагүй байгаа дээрээ та өөрийнхөө хүссэн зохион байгуулалтыг хийгээд зөвхөн төлөлтөө та өөрөө хийх боломжтой байгаа. Ийм $37.1 м2-тай